Сайн байцгаана уу. За ингээд 14 хоногт хэрхэн би хевлийн өөхөө маш сайн хасарч чадсан талаарх өөрийнхөө түүхийг хуваалцъя. Эхлээд бүгдээрээ миний түүхийг сонсохоос өмнө ер нь ямар байсан миний одоо 14 хоногийн өмнөх дүр төрхийг харцгаая. Одоо тэгэхээр та бүхэндээ яагаад би гинт өөрчлөлт шийдсэн талаарх өөрийнхөө одоо шалтгаануудыг дурдъя. За хамгийн нэгдүгээр болохоор ер нь бол Австрали ирээд миний амьдралын хэмнэл маяг маш их өөрчлөгдсөн. Монголд бол одоо миний ингээд гэр орны ажилд ч юм уу те хоол унд ч юм уу бүх тал дээр нөхөр маань надад бол маш их тусалдаг байсан. За Австрали ирэнгүүт ингээд бүх юм өөрчлөгдсөн. Нөхөр маань одоо өглөө 4 өнгөрөөд ажилдаа явдаг болсон, оройтож ирдэг болсон, олон цаг ажилладаг болсон. Тэгэхээр над дээр бол одоо маш олон ачаа нэг зэрэг ирсэн. Одоо хүүхдүүдээ сургуульд нь хүргэх, хоол ундын хийж өгөх, нөхрийн ажлын хоолыг хийх, хүүхдийн хичээл сургуулийн хоолыг бэлдэх. Австрали бол сургууль дээр бага ангийн хүүхдэд ч хоол өгдөг учраас хоолыг дандаа бэлдэж явуулна гэсэн. За айдуусыг бэлтгэхээс гадна би өөрийнхөө их сургуультай явна. Их сургуулиасаа өгсөн маш их хүн даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай болсон. Тэгэхээр эдрийг бүгдийн дээрээс нь амжуулахаас гадна би бас өөрийнхөө йога заадаг ажиллаа хийдэг байсан. Тэгэхээр ингээд маш олон ачаал нэг зэрэг ирчихэж байгаа. Монголд бол би гэр орныхаа ажилд хамжилсаад зөвхөн ажиллаа хийгээд илүү тайван амгалан байдаг байсан бол энэ дээрээ миний ачаалал өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. За ингэнгүүт би маш стресс авсан, ядарсан. Энэ стрессээсээ болоод ерөнхийдөө бол хөвлийн маань илүү их өгч эхэлсэн байна. Хоёрдугаар шалтгаан болохоор Австрали ирснээс хойш би ерөнхийдөө илүү их жимс иддэг болсон байгаа байхгүй. Монголд байхдаа бол ингээд жимс иддэг байсан ч гэсэн тэр маань хэмжээ хязгаартай байсан байгаа. Австрали жимс хямдхан байсан учраас илүү одоо гоё амттай байсан ч юм уу ямар нэгэн байдлаар жимсийг бол өмнөх хэрэглэнээсээ би 2-3 дахин илүү их хэрэглэсэн. За ингэвэл мэдээж энэ жимс чи өөрөө эрүүл байгаа ч гэсэн, эрүүл хоолч гэсэн альва зүйл хэмжээнээсээ хэтрээд ирэхээрээ дандаа хор болдог тийм үү. Тэнгүүд миний хэмжээ өдөрт авах ёстой хэмжээнээсээ 2-3 дахин их болж ирсэн учраас миний хөвлий нэлээд их өгч гисэн гэсэн. 3 дахь шалтгаан болохоор маш их ядрал байсан. Австрали ирснээс хойш эхний бол 6 сар бол ингээд нөгөө орчиндөө дасгаад шин зүйлдээ ойлгох гээд хичээл номоо яана инэ гэсэргээд баг ойлгож амжаагүй өнгөрсөн. За одоо би ингээд жил гар болчих байгаа байхгүй жил 6 сар. Тэгвэл сүүлийн жилийн хугацаанд бол ингээд бүр өөрийн мэдгүй юм ятрал өдөр болгон ятрал бүр ингээд яаж жишээсэн ятрал би уг нь л өдөр болгон дасгалаа хийж байгаа хүн шүү дээ. Өдөр болгон дасгалаа хийж байгаа өөртөө ингээд зөв дадлаа бүр бий болгоцсон. Ерөнхийдөө бол зөв хоололдог ерөөсө буруу юм баг гэдэггүй. Тэгсэн хэрнээ хөвлийг өөхлүүлээдэг, стресстэй лээдэг тийм. Тэгэнгүүтээ дээрэс нь ингээд маш их ядарч эхэлсэн. Бүр өөрийн ирэхгүй бүр маш хүчтэй ядралыг аваад за тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр би одоо өвдөж байгаа юм болов уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар бүтэн би шинжилгээ энэ төр орох хэрэгтэй болов уу? Яагаад би ийм хэцүү болчихваа гэд өмнөхөөс шал өөрлөсөн байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт маш их ядарлаасаа болоод за би ер нь өөрчлөгдөх ёстой гэж шийдвэр гаргахад маш их нөлөөлсөн. Дараагийн одоо шийдвэр гаргах нөлөөсөн шалтгаан болохоор Австрали бол маш халуун та мэдчихэж байгаа тийм өвөл нь бол нэмэх 20-оос ер нь доошо баг байдаггүй. За ер нь бол нэмэх 15 дундчаар тэг ихэнх уйлалтай дандаа нэмэх 20-оос дээш зуны уйлалтай бол нэмэх 35-40 градус байдаг. За тэгэхээр энэ их халуун газар ялангуяа одоо арьс бол маш гэмтдэг. Одоо би бол өмнө нь ирснээсээ бол маш их борлсон, одоо харалсан, нүрийн нүсүүд бол маш их нэмэгдсэн байгаа аахгүй. Тэгээд арьсны чанар муудаад ингээд тийм одоо энэ халуун байдлаа эсэргүүцэж чадахгүй миний арьс өөрөө эмзэг учраас бүр их муудаж штэ. За тэгээд дээрэс нь нэмээд би нөгөө сахарын хэрэглээ чинь энгийн хэрэглэнээсээ 2-3 дахин их болчоор батгахшил гэдэг аимшигтай зүйлтэй тулгарч гисэн. Батга маш их гардаг болсон. За батганаасаа болоод нөгөөгөө самсруугүй байдлаар ухаан түнхэнд гараараа оролтон өрөвсүүлэн тэгээд нөгөө батхан дахин олширч гэдэг ч юм уу. Хизээж батганы асуудалтай их тулгарч байгаагүй хүний хувьд бол батгахтаа ингээд байнга тэмцэх болсон маань надад бол маш их нөлөөлж за би өөрчлөгдөх ёстой гэсэн шийдвэр гаргахад маш хүчтэй нөлөөлсөн. За мөн дээрээс нь бас одоо зөвхөн одоо батгахшилтаас илүүтэйгээр ер нь бол сахар гэдэг зүйл өөрөө хүнийг маш их эрт хөвшүүлдэг учраас ер нь би энэсээ жоохон татгалзъя гэдэг одоо шийдвэрийг гаргасан. За дээрээс нь ингээд сахарын хэрэглээ өөрөө тий асар өндөр байх үед яадаг вэ гэхээр бид нар зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар гэдэг өвчнүүдэд нэрвдэх магадлал маш өндөр байдаг. Ялангуяа хорт хавдар буюу хавдрын янз бүрийн эс маань өөрөө дандаа сахараар хоололдог. Тэгэхээр та энгийн одоо авах ёстой хэмжээнээс сахарч өндөр байх тусам хавдрын эсээ болон тэтгэж бие янз бүрийн өвчин, эмгэг өвдөх шалтгаан руу өөрөө зүгээр өөрийгөө татж байгаа гэсэн үг байхгүй. За дараагийн одоо өөрчлөлтөө гэж шийдсэн шалтгаан болохоор одоо сошиал буюу фейсбુકээс авсан доромжлол шүүмжил гэх юм уу те. Ер нь бол одоо залгамс йогийг 2017 онд үүсгэсэн сошиал бол маш их хэмжээний доромжлол шүүмжлийг авдаг л да. Байнга л доромжлол 9 журийн байдлаар доромжлол намайг бүр ингээд дэлхийгээр зайлааж гэсэн групп хүртэл оруулчихсан ингээд бүр энэ нэг балиар хүүхний тгийч ингэж ингээл комент бичил явж байсан түүх зөндөө байгаа. А гэхдээ ерөнхийдөө бол одоо яг энэ босож ирья өндөө гэх шалтгаан бол бас доромжлол байсан.
Өмнө бас нэг доромжлаад нэг сэгсэн түүхээ ярих юм бол айгүй нэттэй. Би 3 дахь хүүхдээ гаргаад яг 30 наснда төрчихсэн байхгүй 3 дахь хүүхдээ гаргаж ирсэн. Тэгээд хүүхдээ төрүүлчихэд яг 4 сар болоод ажилдаа орж ирсэн. 2 сар төрчөөд 10 сараас би ажиллаа хийж эхэлсэн. Тэгэхээр ер нь бол 4 сар баг хүрээг байсан 3 сар гарантаа гэх юм уу. За тэгээд нөгөө хувц сунар авахгүй одоо ингээд офисын ажлыг эхлүүлэх байгаа юм чи гоё шинэ гоё хувц сунар аваад оръё. Тэгээд дээрэс нь угаасаа нөгөө 48 хил байж байгаад 86 хил болсон чинь маш их тагаалсан байгаа штэ. Тэнгүүд нөгөө өмнөх хувцанд багтгаа болцсон учраас яалчгүй шинэ хувц авах шаардлага гараад тэгээд дэлгүүр явжсэн байхгүй. Тэгсэн чинь тухайн үедээ худалдагч хүн бол бараг нэг 40 гаруй насны эмэгтэй байсан байхгүй. Би болохоор нөгөө 30 та эмэгтэй байгаа штэ. Тэгээд дэлгүүр ороод ингээд хувц сунар үзээд XS өмсдөг байж байгаад бодоочгүй ийм бараг таарчин гэж бодож дэлгүүр орсон байхгүй. Тэгээд дэлгүүр ороод ингээд юм сонирхол явжсэн чинь худалдагч нь ихчээ та алийг сонирхож байна, аль тань таалагдаж байна гэдэг байхгүй. Тэгээд тэр зүгээр намайг ингээд шоконд оруулсан. Би дөнгөж 30 настай эмэгтэй байж идэг тэр хүн болоод бүдүүч гарсан бас хараас надаас хамаагүй ч юм байсан байхгүй. Гэтэл намайг ихчээгээ хэлэнгүүд би ингээд бүр төрсний дараах нөгөө нэг хямралаасаач гарч чадаагүй байж идэл бас дээрээс нь нэмээд хүнд ингээд ихчээ гэж хэлүүлэнгүүд шоконд ороод би бүр хувцас авах болоод амар уур хүрсэн байхгүй. Уур хүрээд шууд яваад гисэн. Тэгээд 4 сар хүртлээр нөгөө нэг дасгал хийхгүй би одоо өөрөө гам байрна өөрийгөө гоо ингээд амраан ингээд буцсан байсан хүн чинь шар гоцоогоод тэр өдрөөсөө эхлээд дасгалаа хийчихсэн. Тэр өдрөөсөө эхлээд бүр дасгалаа хийчихсэн. Гэхдээ би өөртөө хитрхи ячаалаагүй өөрийгөө хайрлангаараа дасгалаа тохируулж ингээд сар болгон 3 кг хасаар байгаад бүтэн жилийн хугацаанд би 33 кг хасаад тэгээд бүр яг урдны хэмжээндээ ирчихсэн байхгүй. Тэгээ ингэж би одоо ингээд жоохон шартаа хүн учраас ингээд заримдаа хүмүүст оромжуулах бас ашигтай юм шиг тий. За тэнгууд сая бол ингээд өөрчлөгдөё гэж шийдсэн шалтгаан болохоор бас фэйсбүүкт оромжлоо байгаа байхгүй. Тэгэл бүр чи одоо удахгүй хүүхэн ямар заван сэжгийн хүүхэн чи зайлаач майлаач гэж комментууд ороод ирээд гэж байгаа байхгүй. Нэг хоёр хүнээс биш нэлээд олон хүнээс өглөө бүр ингээд 6 цагт би ингээд өглөө ирцэрдэг байхгүй. Ирцэрчээд ингээд санамсаргүй байлаар нэ пэйжийн чатыг нэг шалгах гад орсон чинь айгүй муухай коммент ирсэн. Тэгээ тэрэн дээр ингээд би бүр шар гоцоогоод гинт яг өмнө тэр авчирсан мэдрэмж нь ингээд давтагдчих байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь яагаад би ингээл хэвлийн өөхтөгөө ингээд тэмцэгчгүй ингээл өөхлөөл ингээл Австрали ирсэн шорч жил гарын хугацаанд өөх нь нэмэгдээд байхад ингээл байгаад байгаа юм болоо. Одоо зүр тэмцэн өөртөөгөө гээд одоо шийдсэн гэх юм те. За дараагийн бас нэг гайхалтай одоо бас шалтгаан болвол би 9 сарын 20-нд болвол Австралийн Сидней хот руу анх удаа явсан. Тэгээ анх удаа Сидней яваад Animal Flow гэдэг сургалтанд суусан байхгүй. Тэр болохоор йогиг бол арай өөр тийм нэг сонирхолтой маягийн тийм сургалт байсан. Тэгээ тэрэнд суугаад яг суусан чинь тэнд ингээ ирсэн хүмүүс бүгдээрээ үнэхээр гоё биетэй ингээ лаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээ би бол яг йогийн багш. Тэнгүүд нөгөөдөл нь бас бүгдээрээ йогийн багш. Тэнд ерөөсөө йогийн багш биш хүн байгаагүй. Тэнгүүд нөгөө хүмүүс маань тасалаа ингээ Animal Flow заасан чинь би бүр амьдралдаа байж үзээгөөрөө тэнд ингээ ганцаараа мяасан байхгүй. Бүр ингээ мягийн мяа гэдэг шиг. Би ингээд айхлаад хийж чадахгүй, суйлтаад хийж чадахгүй, унах гад хийж чадахгүй. Нөгөө хүмүүс чи хийгээл шүү. Би бүр ингээд шоконд орж байгаа байхгүй. Би чи ингээд бүр 10 гаруй жил дасгал хийсэн хүн штэ. Юу болоод байна гэд. Яг ингээд яалчгүй шин зүйл ингээд бүр шал өөр содон зүйл тушгаар мэдээж хүн хямрж байгаа юм л та. Тэр үүсгүй. Гэхдээ би тэрний ингээд дээлэхгүйсэн байхгүй. Ерөөсө бүр бурхан минь яана би нэг барах юм болоо гэд өглөө 10-аас ингээд орой 6 цаг хүртэл ингээд сургалт явуулж байгаа байхгүй. 2 өдөр багшийн сургалт. Тэгэхэд би бүр тэн дээр ингээд өстой жинхэнэ нөгөө бүр чацаг царайлна гэдэг нь бол болсон байхгүй. Тэгээд тийшээ явж ирсэн надад нэг маш их уран зориг өгсөн. Ишиг жаргалаа чи одоо өндөх хэрэгтэй болж чамд яалчгүй нэг юм байгаад байна. Чи одоо энийгээ даван туул одоо энтэйгээ тэмц одоо өөрийгөө өөрчил буцаад өмнөх шигээ гой болоо гэсэн надад тохио өгсөн. Тэгээ би маш одоо ирч хүч уран зориг авсан. Ер нь бол би амьдралынхаа бараг ихэнх хугацаанд 47-аас 48 хэлтэй нарийнхан туранхаа байсан байхгүй. Тэгэнгүүт 2 дугаар хүүхдээ гаргаад би хэдийгээр 30 гараа ил нэмсэн ч гэсэн буцаад 40 эдэл болсон 47 8 хэл. Гэхдээ тэр үед болохоор би нарийнхан туранхаа байх нь гоё гэж боддог байсан үедээ 3 дахь хүүхдээ гаргаад би нарийнхан туранхаа байх бол ерөөсөө зохисгүй зүйл юм байна надад гэдгийг ойлгосон. Яа тэгэхээр 47 48 хэлтэй байхаар миний нүүр гацар ингээ онгоочдөг. За би тэгээ бас юм хүнхэр нүдтэй хүн шүү дээ. Та хэд намайг мэддэг л ах. Хүнхэр нүдтэй учраас турах тусам миний нүд хүнхийдэг. Тэгэхээр би жингээ жоохон нэмэх хэрэгтэй байна гэж ойлгоод 3 дахь хүүхдээсээ хойш би жингээ нэмж эхлээд ерөнхийдөө 53-аас 55 кг-ийн хооронд жингээ барьж байсан. За тэгж явж байгаа л Австрал ирээл одоо жинхэнэ өстө нөгөө нэг өөхийг нэмээд одоо би 60 хэлтэй болсон байхгүй. Гэхдээ өнөөдөр бол миний ингээд 58 хэлтэй болсон өдрөлтөө би 14 хоногийн өөрчлөлтөөрөө хэл гараа гассан байгаа 1600. Тэнгүүд би одоо эндээс бол чи ингээд алдахгүй гэж бодож байгаа. Тэгээ өөхөө нэмсэн байдлаа харахад бол ерөөсөө л Австрал ирээд нэмэгдсэн зүйл бол ерөөсөө л дан хэвлийн өвхөл байсан байгаа байхгүй. Тэгээ одоо ерөнхийдөө бол ингээд өөрчлөгдөөд өнөөдөр та хэдтэй бүр яг 14 хоногийн үр дүнгээ үзчихээд маш их сэтгэл хангалуун өөрөөр ингээд бахархсан өөртөө бас талархсан
чи сайн байлаа, хичээлээ гэдгээ өөрийгөө урамшуулмаар тийм гоё мэдрэмжтэй өдрөө би шууд блогоо хийж байгаа. Яг тэр өөр өдөр хийх юм бол миний энэ гоё мэдрэмж, энэ гоё баяр баясгалан баг тэр видеон дээр гарахгүй байх гэж бодоод өнөөдөр ингээд шууд блогоо хийж байгаа байхгүй. Тэгээ ямар ч байсан ингээд өөрийгөө ялан дийлээд ямар ч сан өөх басаад ингээд айгуу гоё хөвлийн мөвлийн гоё нарийсаад гоё болсон та дахин өмнө сууж байгаа даа үнэхээр талархаж байна. За тэгээ ийм шалтгаануудаар би өөрчлөхөөр шийдсэн байгаа. За одоо хэдүүлээ. Миний өөрчлөлтөд танилцъя. 14 хоногт би ер нь ямархуу өөрчлөлтийг гаргасан байна. Жээ 58 кг 700 г байна. Одоо огжийн хасахгүйгээр бэлхүүсээ нарийсах хэвлийн өөх байлгах зорилготойгоор бол 14 хоног болчихсон байгаа. Нэлээд сайн татж байгаа хэмжигд бол 74 байсан бол одоо ингээд 68 орсон байна. 68. Ямар гоё юм бэ? Сэтгэл хангаа байна өөртөө бол. Ямар ч гэсэн харахад бол хамаагүй гоё болсон байгаа. Өмнөх хэлжсэнийг танд маань мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр энэхүү програм ер нь яаж төрсөн бэ гэдэг талаар ярилцъя. За би бол Австралид бол бизнесийн чиглэлээр магистр сурж байгаа. Магистр сурж байгаа хугацаанд бол ингээд зарим хичээл бол үнэхээр гоё сонирхолтой, зарим хичээл бол үнэхээр одоо бүр ямар ядаргаатай юм бэ гэж бодсон хичээлүүд бас зөндөө байсан. Гэхдээ энэний өмнө би бас нэг хичээл үзсэн байхгүй. Тэр нь болохоор бас онлайн бизнестэй холбоотой хичээл. Би ч бизнесээ сурж байгаа юм чинь. Тэгээ тэр хичээл дээр болохоор ингээд шинэ ингээд бүтээгдэхүүн гаргах бол миний хичээлийн даалгавар байсан гэсэн үг. Тэгээ тэн дээр би жишээлбэл би одоо энэ Австрал сурж жилд ингээд би 70 гаруй сая төгрөг төлөөл 2 жилийн хугацаанд ингээд 100 гаруй сая төгрөгөөр би сурж иж энэ улсаас би өөртөө сурах, авах, чадах бүх юм авнаа л гэж би дотроо бүр зориод байгаа байхгүй. Яа тэгэхээр хэрвээ ийм их мөнгө төлж ингээд ямар нэгэн надад бүр үлдэх юмтай үлдэхгүй бол ингээд хайран санагдаад байгаа. Тэр өмнөх судалсан хичээл дээр болохоор шинэ бүтээгдэхүүн гаргах байсан. Одоо миний даалгавар гэсэн. Тэгмэд би тэн дээр за одоо тэгвэл би өөрөө веб хуудасгүй юм чинь өөр дээр веб хуудас гаргах тийм бүтээгдэхүүн хөгжүүлэх тийм даалгавар хий гэж сэдээд багштайгаа хэлээд багшаа би ингээд веб хуудас хөгжүүлж болох уу? Би ингээд өөрөө бас онлайнаар бизнес хийдэг хүн юм аа. Тэгээд надад бол энийг хэрэгжүүлчих юм бол миний бизнес хэрэгтэй байна гэсэн чи багш болно шүү дээ. Хамаагүй та нараас хамаарна гэд. Тэгээд би веб хөгжүүлэх дээр бол нэлээд олон сар ажилласан. Нэлээд олон сар ажиллаад тэгээ бүр веб бүтэн гаргаад манай одоо энэ Groovy Duke хаяг маань ингэж бий болсон. Тэгээ энэ дээр бүр ингээд сургалтуудаа бүгдийг гаргаад бүх сургалтууд маань худалдаанд гарахад бэлэн болсон. Тэгээд худалдааглаад эхэлсэн, байнга одоо худалдаанд гарчихсан ингээд сайхан явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд энэ Австралиас авч байгаа мэдлэгээ би амьдралдаа маш их ашиглахыг л хүсэж ингэж зорж явж байсан. Эхний тэр нэг хичээл одоо маш их дуртай сонирхолтой байсан хичээлээрээ бол би веб хуудасаа бүрэн ашиглалтанд оруулаад өөрөө бүхнийг нь хийгээд дуусгаад амжилтаа гаргаж чадсан. За тэгээд одоо энэ одоо семестрт үзэж байгаа хичээлмэр нь болохоор бас дижитал бизнес гэх хичээл байгаа. Тэн дээр болохоор бас дахиад нэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх одоо санаа гарч байгаа байхгүй. Тэнгүүд би тэн дээр юу гэж бодсон бэ гэхээр өмнө одоо жишээлбэл би фитнес бас явж үзсэн шүү дээ. 2022 онд хаад 4 сар фитнест явж үзсэн. Үнэхээр супер мундаг лаг гоё спорт байна лээ. Гэхдээ тэн дээр бол одоо жишээлбэл бас надад нэг төрсний дараа үлдсэн өөх байсан байхгүй. Тэрийг ингээд алга болохын тулд би бол маш хатуу дэглэн барайл маш их зовж иж тэн дээр ингээд дасгалаа хийж зовно. Дээрээс нь тэр хатуу дэглэн бариад зовоод би ингээд бүр бууж өгмөр санагдчихсан байхгүй. Тэгээ тэр сэтгэл маань надад одоо хүртэл байж байсан учраас яг одоо энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр би ер нь аль болох ингэж тийм зовхгүй хэвийн гой хооллоод хэвлэгээ хасаж болох тийм програм гаргуул юу яадаг юм бол гэсэн надад санаа орж ирсэн. За тэгээд тийм програмын санаа олонгуудаа багштай хэлэхгүй. Багшаа би одоо ингээд энэ хичээл дээр ийм assessment хийхээр ийм даалгавар хийхээр байна. Энэ дээр би нэг ийм бүтээгдэхүүн гаргах, тийм одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж болох уу? Би өөрийн амьдралд хэрэгтэй юм л сурмаар байна. Тэгэхгүй бол бас хацааг хугацаа бүх юм надад хайран байна гэж хэлсэн чи багш. Гэхдээ та нарын л асуудал. Та нар өөрснөө л ингээд дурынхаа сэдвийг олоод хичээлээ хийн штэ. Хамгийн гол эхлээд багштайгаа ярилцаа тохирсон байх хэрэгтэй. Тэгээд би яг энэ програм маань гарах эхний одоо сэтэл үүссэн байхгүй. Тэгээ энэ дээр ингээд судалгаа хийгээд ингээд аль програм одоо дэлхийд юу алдартай сайн амжилттай байдаг ямар програм яаж ингэж зарчмаараа ажиллаж гин ямар програмаар хүн ингэж гоё эрүүл сарвал болж ингэж судалж агаад би энэ програмаа юу нь бол олсон гэсэн үг. За тэгээ энэ програм дээр болохоор ингээд хамгийн гайхалтай нь болохоор бид нар идэж ууж байгаа бүх юмаа идэл байгаа. Гэхдээ ер нь бол зөв хооллох хэрэгтэй шүү. За яа тэгэхээр би өөрөө маш зөв хооллолтой хүн байхгүй. Маш зөв хооллолтой илүү дутуу янз бүрийн баг хэрэгэлдэггүй. Яг 7 хоногт 14 хоногт нэг удаа життэй гэдэг дуртай мэддэг ч гэсэн ер нь бол 95% зөв хооллолдог хүн. Зөв хооллодог буруу өөх тус иддэггүй зөв өөх тус иддэг. Дандаа зөв хооллодог хүн гэрнээ хөвлийн айхтар өөхөлж байсан байх нь шүү дээ. Тэнгүүд би энэ програмаа судалж боловсруулж олж явах явцдаа би ерөөсөө сахарын хэмжээгээ тооцоолохгүйгаараа маш алдснаа ойлгосон. Тэр Австралид ирээд би жишээлбэл өдөрт маш их жимс иддэг болсон байхгүй. Одоо жишээлбэл өдөрт би зүгээр иддэг жимсээ тооцоолгоод нэг ширхэг алим, за нэг ширхэг банан, нэг ширхэг киви, дахиад нэг ширхэг ногоон алим. Тэгээд дээрс нь бэр иддэг. Бэринүүд одоо монголоор бол нэрсэлтэй. Тэгэхээр эдгийн одоо нэрсүүч илүү сахартай байдаг байхгүй. Монголчууд тийм гоё эсгэлэн амттай нэрс байхгүй. Эдрийг ингээд бодоод үзэхээр нийтдээ миний өдрийн авч байгаас шуугар буюу сахарын хэмжээ 60-70 г байгаа байхгүй. Энэ бол зөвхөн жимс шүү дээ. Тэгэнгүүт би энэ дээр нэмээд дахиад
өдөрт 2 кофе уудаг байсан байхгүй. Өглөө өдөр 2. Тэгээ тэр нь болохоор дандаа медиум буюу дундын латте ууд. Нэг кофеноос би 10 г сахар, дахиад нөгөөхөөс 10 г, 20 г сахар. За нэг жимстэйг нийлүүлэхээр би бүр юу вэ? Бурхан минь 80-аас 90 г шугрыг би өдөрт авч байгаа байхгүй. Би тэрийг ерөөсө тооцоолж мэддэггүйсэн байгаа байхгүй. Тооцоолдоггүй. Тэгээ яг энэ даалгавраа хийгээд энэ ассессментаа хийгээд багштайгаа ярилцаад юун дээр анхаарах уу, юун дээр миний алдаа байна, яаж илүү сайжруулах уу гэж багшаасаа зөвлөгөө аваад тэгээ өөрөө маш их судалгаа хийсний үндсэн дээр бүх ингээд арга чарга юмнуудаа сураад авч байгаа байхгүй. Тэгээд яг өөр дээрээ би за эхлээд би ингээд энэ даалгавар маань хитийгээр миний сургуулийн юм боловч би энийгээ өөрийнхөө одоо монголчуудаа хэрэгтэйгээр монголчуудаа нэг ч гэсэн монгол хүн эрүүл сарвал байгаасаа гэдэг үүднээс би үнийгээ дараа нь амьдралаа хэрэгжүүлэх учраас энийг эхлээд өөр дээрээ туршия гэж бодсон. 14 хоногт ингээд бүр гайхалтай ингээд мэдэгдээд бүр хөвлийн маань багасаад бүр би урд нь хизээч байж байгаагүй юм гоо яц жаргалтай болж байгаа байхгүй. Миний тэр ядрал султай байдал бол ерөөсөө л эхний 3 өдөр сахараа басах үед арилж эхэлсэн. Тэгэхээр би одоо ингээд Австрали ирээд өдөр болгон тийм хэмжээний шуугар аваад хар хөөх юм. Өгтлээ дасгал хийдэг хүн байхгүй. Өдөр болгон хийдэг. Би дасгалаа алгаж чаддгүй. Угаасаа миний зуршил болсон байхгүй. Тэгтэл тэр хүн ингээд өөхлөөд байсан байгаа байхгүй. Тэгтэл аргагүй шүү дээ. Өдөр 70-аас 90 г шуугрыг зүгээр авчдаг. Тэнгүүд ингээд эрүүл хоолоод байдаг. Эрүүл жимсээ идэж штэ би гэж бодоод атаа гаргаа явж байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд яг сахараа зөв тооцоолоод давхар нүүрс усаас зөв тооцоолно. Ингээд зөв тооцоолоод яг яс тэрийг ингээд тооцоолоод ирсэн чинь ингээд зүгээр тэр хөвлий гэдэг чинь уучлаараа энэ зүгээр ингээл багсаал явчт юм байна. За магадгүй зарим хүмүүс наад 14 хоногт чи хэцүү байсан уу гэж бас асуугаах гэж бодож байна. Эхний ингээ 2 хоног надад жоох хэцүү байсан. Яа тэгэхээр би чи бүр ингээ сахар идээд тасцсан байгаа шээ тий. Өдөр тэр их ингээ сахартай жимсээ идээ. Тэрнээсээ ингээ бүр кайф авдаг, ад жаргалыг мэдэрдэг болсон хүн чинь. Яг ингээ сахар хассан чинь ингээ бүр ямар нэг юм дутагдаад ёо би ингээ хөрөгч рүүгөө явмаар санагдаад нэг жимс авч идмээр санагдаад бүр ингээ нэлээ хэцүү байсан. Тэгээ би нэг яг ингээд энэ 14 хоногийн өөрчлөлт эхлэхдээ ингээд пэйж дээрээ ингээд постоо оруулсан бол бас айгүй тийм зоригтой байсан байхгүй. Хэрвээ би пэйж дээр оруулах ганцхан өөртөө ингээд хатглаад зураг харсан бол би магадгүй тэр дунд нь бас бууж өгөөд тэнэгтэж магадгүй байсан байхгүй. Тэнгүүд олонний өмнө ингээд за би 14 хоногийн өөрчлөлт үзүүлчихнэ гэгээд ингээд амлажхаар өөр ирэхгүй ингээд хичээсэн байхгүй юу. За одоо би элдв мэдэж болохгүй шүү дээ. Би 14 хонд үр дүнгээ гарч харуулах хэрэгтэй штэ гэгээд хичээсэн ингээд олон хүний өмнө одоо эцэн нөрнө гэдэг шиг маш их хичээсэн учраас энийг барьсан. Гэхдээ 3 дахь хоногоос эхлээд бүр айгүй амруулсан. Миний ядрал арилаад ирсэн чинь би зүгээр ирч хүч маань ингээл бүр гэрэлтэйл ирч хүч нь ингээл бүр амтагдаал мэдрэгдээл нүүрний харс аймаггүй ингээд гүлийгөөд батган гарахаа болоод эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд бүр ингээд ёо би чинь бүр юу вэ гэж ингэж баярлсан. Тэгвэл энэ 14 оны хугацаанд бол та хэд номд зарим нь асууж магадгүй. Ер нь хуушуур бууз, янз бүрийн хоол моол эзнэ үү гэд. Тэгээ энэ 14 хоногтой бол ингээд хуушураа бас эзсэн, буузаа бас эзсэн, цувингаа бас эзсэн. Тэр маань нөхөр цувин идий гэж захиалга өгөх юм бол цувингаа хийн штэ. Тэгээ ингээд идэх дуртай хоолоодоо эзсэн. Гэхдээ би хэмжээгээ бол маш сайн барьсан. Хэмжээгээ барьсан, сахараа тооцоолсон, нүрсээ тооцсон. Яг ингэж нарийн тооцоолж явсны үндсэн дээр би өөхөө их зовлонгүйгээр тэгсээ наз жаргалтайгаар ингэж хассан. Өмнө одоо жишээлбэл би ингээд өглөөс хэрэнгүүд ийм хайрцаг ийм нэг хайрцагтай гэдэг дотроо 100 эдэн грамтай нэрсийг ингээд авсрал зардаг байхгүй 3-4 доллар гэ. Тэгвэл тэрийг би өглөөний цайн дээр зүгээр л бүгдийг идчихдэг байсан байхгүй. Тэгвэл одоо би ингээд сахар хасаад ирсэн чи тэрийг би 3-4 хувааж идэх шаардлага гарч байгаа байхгүй. Тэгвэл ингээд ёо гэж өдөр ингээд идмээр санагдаж штэ. Тэгээ тэр үедээ би болохоор ингээд за би чааг маргааш иднэ. Гэхдээ би ингээд дуртай юмнуудаа идэж байгаа да үнэхээр талархалтай байна. Гэтэ би өнөөдөр идэж болохгүй те маргааш би чамааг иднэ гэж хөргөчөө хаагаал нөгөө бэрийга яг идэхтэй хэмжээндээ л одоо идчихсэн. Тэгээ нэг иймэрхүү юм сонин өөртөө ярилцаага өөртөө тэмцэлтэй юмнууд бас өндөө гарсан. Гэхдээ мэдээж ингээ хүн эрүүл сарвал аз жаргалтай өөртөө итгэлтэй байна гэдэг бол бүр хамгийн том зүйл байхгүй. Ягаад ч юм ингээ нөгөө гиз өөхлөд ирэхлээр чи хүн маш их өөртөө итгэлгүй болж байгаа байхгүй. Ингээл бие нуугаал, хувцаа нуугаал ингээл одоо би ингээ топтоогоо те энэ цэжвэртэйг ингээ явж тахаа болцсон байсан гэж боддоо. Дандаа дээгүр нэг юм нэлгэр цамд сул цамд өмсөн яг тэр гизмэн унжих гэдэг болохоор тэрнийхээс хайгаад нь штэ зайлвал нөгөө йогийн багш чи хөөрхий гизэн унжичаа явж ийн гэж хүмүүс муу илнэгдээс бас айд юм уу эсвэл тэгээ бас өөрөөсөө ичээд байсан байгаа байхгүй юу. Тэгмээ одоо бол ингээд би дахиж бол хизээж тэгж бие хаахгүй өөртөө итгэлтэй маш гоё явна. Одоо өргөжлүүлээд яа гоё ингээ гоё сахараа зохицуулаад нүрсээ зохицуулаад гоё амьдрна гэж бодсон байгаа. Тэр энэ бол юм зовоод хан байхгүй юм зүйл болохоор үнэхээр таалагдсан. Тэгээ дээрэс нас нөгөө нэг яг энэ миний 14 хоногийн энэ сахараа хасах аялаа эхлүүлсэн үед маань бас Питбул, Мэри Кэри хоёр манай баруун Австрали дээр тоглолтоо хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь вино уух шаардлага гарсан байхгүй юу. Тэгээ бас виногоо хүртэл би ингээ тооцоолаа. За окей би өнөөдөр 200 г вино уучих юм бол яг болчих юм байна. Хөвлийн маань нэг өөхлөхгүй хэрнээ. Яг айтайхан ингээ зохицуулчих юм байна гэд 200 г виногоо бас уусан байгаа шүү. Тэг чи хэмжээгийн домжоогийн тааруулна гэдэг чинь өөр асар чухал зүйл байгаа байхгүй юу. За тэгээ иймэрхүү маягтайгаар л миний програм ер нь төрсөн юм да. Би Австрал сурж байгаа учраас сурж байгаа зүйлээсээ маш гоё үнэт зүйлийг өөртөө бий болгоно гэж зорьсны эцэст бол энэхүү програмаа хичээл хаан даалгавар маягаар хийнгээрээ
би болгож чадсан. Одоохондоо би бол энийг англи хэл дээр хэлсэн байгаа. Тэгээ явандаа бол ингээд гоё монгол хэл дээр гаргаад бэлэн болгоно. Яг энэ одоо гоё эрүүл хоолтын шинэ одоо сургалтаа бүрэн гаргах үедээ бол эхний 7 хоног нь бол хүмүүстэй орох эрхийг би өгнө гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэг шиг хүн ч гэсэн нэг өвчлөлөөс, нэг цаагрын өвчнгөөс ирээдүйд тулгарч болох маш олон эмэгээс бид нарын сахарыг зохицуулснараа холдож гарч чаддаг байхгүй. Миний хийж байгаа ажил бол ингээд дандаа бусдад сайн сайхан зүйлийг түгэх. Миний амьдралын зорилго ч гэсэн өөрөө тийм бусдад сайн сайхан зүйлийг түгэх, ойр тойрны байгаа хүмүүс болон эргэн тойронд байгаа хүмүүстэй дандаа аз жаргалыг өгөх мэдрүүлэх байдаг. Азар одоо бас энэ Австралид сурж ирсэндээ талархаж байна. Хэрвээ би энд сураагүй байсан бол те энд ирээд би ингэж өөхлөөгүй байсан бол магадгүй миний энэ програм төрөхгүй байсан баг. Тэгэхээр бас ингээ юм гэдэг чи учиртай юм аа л гэж би бодож байгаа байхгүй юу. Би ингээд өмнө Монголд байсан шиг ингээл өөх багтаа ингээл аятайхан яваал байсан бол би ингээд улам сайн судлах, сурах, хичээх одоо урам зориг гарахгүй байсан. Гэтэл яг өөрөө би дээрээ мэдрээд хямраад сэтгэлээр унаад өөртөө итгэлгүй болоод өөхлөөд ирсэн чинь энэ маань миний бас одоо мотивашн урам зориг болж чадсан би бас маш их баяртай байгаа. За ингээд миний блогийг ингээд цаг цагаар зарцуулан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өөрийнхөө сэтгэлийг ялангуяа яг өнөөдөр энэ үр дүнгээ мэдэрсэн өдрөө хуваалцсандаа бол үнэхээр баяртай байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн блогоор уулзтлаа. Түр баяртай.